Зяа сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ цаг мөчийн мэндийг хүргье. Хүүхдийнхээ найз нь бай онлайн сургалт юм байна. 7 дахь хичээл буюу гэр бүлдээ хэрхэн чанартай цаг гаргах вэ гэдэг дээр хэдүүлээ хамтдаа ярилцъя. За тэгээд юуны түрүүнд бид нэр чанартай цаг гэж юу яриад байгаа юм бэ гэдэг дээр нэлээд одоо ээж аавд юм байна. Төрөлддөг хэсгүүд байгаа даа. Тэгвэл та хүүхдтэй хэрхэн чанартай хүүхдтэй гэр бүлдээ хэрхэн чанартай цаг зарцуулдаг вэ? Тэр чанартай цаг гэж үзээд байгаа зүйл дээрээ та юу хийдэг вэ гэдэг асуултыг та өөрөөсөө асуугаад үзвэл би танаас асуумаар байна. Та бас өөрөөсөө асуугаад үзээрэй. За магадгүй бидний айгуу сайн ойлгодоор юу гэхээр би одоо юу гэдгийг хагас бүтэнсэнд амралтынхаа өдрүүдийг гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг, гэр бүлдээ өнгөрүүлдэг шүү дээ. Тэгээ амралтын өдөр яг юу хийдэг юм бэ гэхлээр хувцас угаадаг, гэрээ цэвэрлэдэг, хамтдаа хоол иддэг. Тэ? Тэр дундаа ээжүүдэд байна айгуух байна нийтлэг байдаг зүйл. Тэгээ телевизээр үздэг. Тэгсэр итэл нэг л өдөр нөгөө хогтойгоо зуралдаж гэртээгээ зуралдаж шаргатайгаа зуралдсаар итэл юу их хэр өдөр өнгөрчдөг. Энийгээ бид нэр цаг гаргаж байна. Магадгүй зарим эцэг эхчүүдийн хэлдэг зүйл юу гэхээр би амралтын өдрүүд хүүхдүүдтэйгээ агаарт гардаг штеп, салхинд гардаг штеп. Тэгээд яг агаарт гараа юу хийдий хамтдаа хүүхдүүд тоглоол, ээж аав нь машины ойролцоо эргэлдээл, уцаа ухаал тий нэг юм стори хийгээл юу гэдгийг нэг иймэрхүү байдалтай өнгөрөөж байгаа цагаа би хүүхдтэй цаг гаргаж ийна гэж үздэг. Тэгвэл таны хувьд яг яаж цаг гаргадаг вэ? Та чанартай цаг гэдгийг юу гэж ойлгоод байна гэдэг дээр хамтдаа ярилцъя. Тэгвэл чанартай цаг гэдэг нь юу юм бэ гэхээр яг таны гэр бүлтэй гаргадаг энэ цаг бол биш. Чанартай цаг гэдэг нь юу хэлж гинэ үү гэхээр тухайн хүүхэд нэг бүртээ, тухайн хүн нэг бүртээ сэтгэл зүйн хувьд тий хамтдаа байж цаг гаргахыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр зүрх сэтгэл дотор нь тэр бодоод байгаа зүйл нь юу юм? Санаа зовоод байгаа, зовноод байгаа, баяртай байгаа, аз жаргалтай байгаа, таатай байгаа зүйлүүдийг нь бид нэр хуваалцсан. Яг түүнд хүн нэг бүрт зориулаад тодорхой хэмжээний цаг гаргана гэдгийг л бид нэр чанартай цаг гаргана гэж байдаг. Тэгээ бид нар чанартай цаг гаргана гэхээр ээж аавд минь завгүй байгаад байна шүү дээ. Тийм бид нар завгүй нийгэмд амьдарч байна. Өглөөс орой хүртэл хүмүүсийнхээ төлөө ажиллаж байна. Энэ үнэн. Гэхдээ юу вэ гэхээр энэ завгүй нийгэм тэгвэл бид нар энэ чанартай цагийг яаж гаргах юм бэ гэдэг асуултууд ээж аав болгонд багтгүй байгаа гэж бодож байна. Тэгвэл юу вэ гэхээр тодорхой цагийг тэр чанартай цагийг бид нар төсөөлөхдөө 1 цагаар 2 цагаар магадгүй бүтэн өдрөөр хүүхдтэйгээ хамт байна гэж төсөөлдөг. Эхнэртэйгээ хамт байна гэж. Үгүй бид нар энэ чанартай цагийг юу гэхээр хамгийн бага хэмжээнд гаргасан ч гэсэн өөрөөр хэлбэл цагныхаа чанар дээр гол анхаарал нь байж чадваас юу гэхээр энэ цаг өөрөө 1 минут байна уу, 2 минут байна уу, 5 минут байна уу, 2 цаг байна уу? Хүүхдэд маань чанартай байж бид нар илүү ойлголцож чаддаг. Тэгээ чанартай цаг гаргасны цаана ач холбогдол нь юу оршоод байгаа юм бэ гэхээр бид нар зүрх сэтгэлээрээ бие биентэйгээ бинийгээ ойлгох, бие биенээ мэдрэх халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг бүтээх, халуун дулаан уур амьсгалтай нарийн нандин холбоотой эцэг их байх гэдэг зүйлүүдийг л яг үгээр бид нар хийх гээд байгаа. Түүнээс биш бид нар юу гэхээр хамтдаа мэдээж цаашаа дурсамж бүтээх, хамтдаа одоо юу гэдгийг сайхан адал явдалтай байх тий гэдэг хэсгүүд байгаа ч гэсэн хамгийн гол зүйл нь юу гэхээр тэр нандин цаг хугацаа байж иж өөрөө юу гэхээр бидний дурсамжууд аз жаргалтай болж үлддэг байгаад байгаа. Тэгвэл ээж аавд маань энэ дээр байгаа ойлголтоо гэр бүлтэй гаргадаг цаг биш би хүүхд болгондоо гаргадаг, ярилцдаг, тэр сэтгэлийн нандин утастай нь хамтдаа ойрхон байдаг, тэр нандин холбоон дээр очдог, тэр юу болоод байгааг нь хуваалцдаг цаг гэдгийг л ойлгоод аваарай гэж хэлмээр байна. Дараа нь эцэг эхчүүд юм бас нэг ярьдаг зүйл юу вэ гэхээр за тэгвэл чанартай цаг гаргана гэдэг маань хүүхдтэйгээ ярилцсанаа, ойлголцсноо тэ тэгэхээр би хүүхдтэйгээ ярилцсан.
гэдэг. А яаж ярилцсан бэ гэхээр бид нэр их хөвчлэн юу вэ гэхээр нөгөө л гаргадаг алдаагаа миний хүү яаж ийн нэг жижүүрийн хийдэг хөхтэй зүгээр хичээлээ хийсэн үү хийсэн өнөөдөр ямар гоё хийсэн гэдэг нэг юм хөхтэй энийг би хүүхдэд цаг зориулж асуудаг ярьдаг гэж ойлгодог. Эсвэл ярина гэхээрээ юу вэ гэхээр ярилцна гэхээрээ бид нар хүүхдтэйгээ цаг гаргаад ярина гэхээрээ юм бах ёстой шүү. Ээж нь ингэж бодож байна. Аав нь тэгж бодож байна. Тэ чиний тэр чинь буруу, энэ чинь зөв. Би чиний төлөө ингэж ажиллаад байгаа, тэгж ажиллаад байгаа гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл биднэрт яг үнэндээ бид нар 24 цагийн үсрээл юу вэ гэхээр таймд нь ажилдаг. За цаашаа явлаа. 10-т нь ажилдаг. Үлдсэн 14 цаг нь байж идэг. Бид нарт юу вэ гэхээр ядаж унтахынхаа өмнө хүүхдүүдтэй 3 минут ярилцах хугацаа биднэрт байгаа. Өглөө сургуульд гараад явахынхаа өмнө хамтдаа суугаад цаагаа уух 3 минут байгаа. Энэ хооронд нь хүүхдүүдээ юу болохыг нь сонсно гэсэн. Тэгээд бид нар энэ цагийг хүүхдтэй зориулж гаргаагүйгаасаа болоод юу гэхээр яг нэтер дээрээ хүүхдүүд маань биднээс холдож эхэлдэг хамгийн том шалтгаан бол бидний цаг зориулалт гэсэн. Хүүхдүүдтэйгээ хамтдаа сууж агаад цаг зарцуулдаг бас нэг гайхалтай зүйл нь хүүхдтэйгээ хамтдаа сууж агаад өглөөнийхөө цайг ууна гэдэг гэр бүлээрээ хамтдаа сууж агаад өглөөнийхөө цайг ууна гэдэг хин ямар ажилтайгаа хуваалцна гэдэг өнөөдөр хідэд ирэхэд хин юугаа хийнэ гэдэг энэ 7 хоногт нэг хийдэг хуралч юм уу магадгүй өглөө болгон хийдэг тэр заншил дадал маань бид нарыг хин хэнийг нь амгалан тайван энэ стресстэй нийгэмд энэ завгүй нийгэмд байлгаж чаддаг. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна вэ гэхээр ээж аавдаа нэг ийм дадлыг бий болгооч өгнө яахгүй. Дадлыг бий болгооч гэдэг зүйлийг хэлмээр. Магадгүй 7 хоногтой хэдүүлээ бүтэн сая өдөр хоолой хийнгээ хамтдаа суугаад энэ 7 хоногт ийм юмнууд болно. Ийм зүйлүүд хүүхдүүдийн маань сургууль дээр, цэцэрлэг дээр хуралтай. Аав нь ажилтай, аав нь хуралтай, ээж нь хуралтай. А энэ хооронд хүүхдүүд бие дагаад энэ зүйлийг хийн гэдэг юмнуудыг ярьдаг гэсэн чинь өөрөө чанартай цагийн чинь нэг гэсэн үг. А бид нар юу гэхээр зохицуулцдаг гэдэг нэг аргатай. Тэ? Ажилдаа боллоо зохицуулчихна. Хүүхдүүдтэй нэг тэгэрээ ингээрээ гэдэг үүрэг даалгавар өгч чинь миний өмч юм шиг аашигдаг нэг аргатай байждаг. Нөгөө энийг бид нар юу гэхээр хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд таагүй байдлаар таатай байдлаар юу гэхээр аль хэдийнэ шийдсэн байх ёстой нөгөө яринуудыг хийдэг байх хэрэгтэй болж байна. Тэгээ хүүхдүүд биндээс ер нь аль юу хүсдэг вэ гэхээр хамгийн хүсдэг юм надтай хамт байхыг хүсдэг. Түүнээс биш маш их мөнгөтэй болоосоо ч юм уу. Мэдээж мөнгөтэй ажиж бид нар илүү тайван, илүү их чөлөөтэй, илүү дурсамжийг бүтээж амьдрын ойлгомжтой. Илүү тавтахтай амьдрна. Гэтэл хүүхдүүдийн маань сэтгэл зүрхэн дотор юу бодож идэг гэхээр сэтгэл зүрхнийхээ хувьд надтай хамт байгаасай. Яг одоо намайг хамт байгаасай. Тэр тундаа аавдын маань айгүй нэг зүйл юу вэ гэхээр бид нар эхнийхээ хичээл дээр ч хэлжсэн тийм хүүхдүүдтэй мөнгө олоод иржээвэл магадгүй тав тухтай орчинд амьдруулж ивэл болж ийнэ гэж хардаг. Гэтэл юу вэ гэхээр аавын сэтгэл зүрх гэдэг юмыг хүүхдүүд өнөөдөр хүсээ сууж байгаа. Тийм болохоор өглөө гарахдаа аав нь явлаа амжилт хүсье. Юу ядгийг аав нь танарт хайртай шүү гэдэг. Хамт байгаа шүү. Сэтгэл зүрхээр хамт байгаа шүү. Завгүй байгаа ч гэсэн гэдэг өгнүүдийг хэлдэг ч юм уу. Нөгөө хамт байх гэдэг хэрэгцээг нь
ойлгодог нэгэн багасаа л гэж хүүхдүүд минь хүсдэг. Тэгээ бид нар хүүхдүүд минь энэ амьдрал дээр анх удаа ирсэн. Бид нар ч гэсэн анх удаа аав ээж болсон. Тэр хүүхдүүдийн маань хүн байх үлгэр дуурайл нь хүн гэдэг чинь ийм юм бэ. Аав гэдэг чинь ийм юм бэ. Ээж гэдэг ийм юм байна гэдэг үлгэр дуурайлыг өнөөдөр хэн өгч байгаа вэ гэхээр аав ээжүүд л өгч байгаа. Тэр анхных нь харж байгаа өнцөг бод аавыгаа ээжигээ дуурайж л харж байгаа, үлгэрлэж л харж байгаа. Гэтэл аав нь завгүй. Ээжийн нэг ихээр стресстэй. Хоорондоо мууддаг. Таныг хүүхдээ сонсдоггүй, хамт байдаггүй. Эцэг эхчүүдийн хувьд юу гэхээр тэр хүн байх үлгэр дуурайлыг нь та өгч чадахгүй байгаа юм гэсэн. Тэгвэл хэдүүлээ юу гэхээр магадгүй бид нар анх удаа л хүн болж байгаа учраас зүгээр л сэтгэл зүрхээрээ хүүхдтэйгээ хамт бай. Өдөр ядаж бид нар хоол идэх 30 минутынхаа 3 минутыг нь хүүдээ зарцуулаач. Охиндоо зарцуулаач. Хамт байгаагаа уцаар ч гэсэн илэрхийлээч. Та нар хүүхдүүдээсээ аавыгаа ээжигээ ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэдэг асуултыг асууж үзсэн үү? Хүүхдүүд хизээч баян байгаасаа гэж хүсдэг гэдэг хариулдаггүй. Оюухан, бие махбод, зүрх сэтгэлийн хувьд таныг хайрладаг, хамтдаа байгаасаа л гэж хүсдэг. Тэгвэл хэдүүлээ энэ хэрэгцээг нь юу вэ гэхээр маш бага цаг зарцуулаад өгөх боломжтой хэвгүйвэл боломжтой. Тэгээ би хүүхдийнхээ энэ хэрэгцээг мэддэггүй байхдаа би хүүхдтэй яаж хандж исэн талаараа та хэдтэйг хуваалцъя. Магадгүй зарим эцэг эхчүүд сонссон байгаа гэж би бодож байна. Юу вэ гэхээр би ер нь 10 настай охинтой байсан тэр үед миний охин 10 настайсаа одоо 12 настай. За тэгээд би охиноо энэ хэрэгцээг нь мэддэггүй байхдаа яаж хөө одоо ямар цаг зарцуулдаг байсан бэ гэдэг талаар ярив. Тэрний юу гэхээр би өглөө ажилдаа байсан. Мэдээж бид нар бүгд ажилдаа завгүй стресстэй ачаалалтай түгжрэлтэй тий нийгэмд амьдарч байгаа. За тэгээд охиноо өглөө нэг ийм байдлаар сэрэгдэг гэсэн. Хүй боллоо цаг болчлаа ли 7 болчлаа урлаараа босооч сэрэж дуудаж орилж сэрээдэг гэсэн. За тэгээд нөгөө хүүхд чинь шууд тэгэл босон дараагаас шууд босч ирэхгүй штэ. Тэгэл хурдаг гэсэн яасан бэ? Али хурдлаач би болгоод би хоцрорлоо. Чиний цагчин боллоо гэл ойролдог. За тэгээ тэр үед хүүхэд маань босч ирнэ. За ямар ч ийсэн хувцас өмснө. Хурдлаач чамайг хурдан хувцас өмсгсөн биз дээ. Өчигдрөөрөө хэлээ үсттэй дандаа ингэж идэг энэ тэгэл хэлнэ. Тэгээд дагуулаач ирээ гарнаа. За тэгээ машиндаа суугаад явах хоорондоо юу вэ гэхээр би нэг ийм байдлаар л охинтойгоо ярилцдаг байсан. Би чамайг ийм байгаасаа гэж бодож байгаа, ийм байгаасаа гэж бодож байгаа. Тэ? Онцгоосаа гэж бодож байгаа. Сайн хүн болоосоо гэж бодож байгаа. Өөртөө итгэлтэй болоосоо гэж бодож байгаа. Зоригтой байгаасаа гэж бодож байгаа. Хүсэж байгаа. Дандаа өөрийнхөө хүслийг тулгадаг байсан. Тийм болохоор чи тийм байх хэрэгтэй гэж байгаа юм шиг. Тэгээ охиныхоо нэг ч удаа зоригтой байхын тулд юу ч хийж үзээгүй би охиндоо. Тэгээ охиныхоо үзэл бодлыг нэг ч удаа сонсож үзээгүй. Чи ойлгосноо гэж цонхондоо хараад тийм гоо. Хүүхдүүд ингэж л хариулдаг. За тэгээ сургууль дээр энэ хооронд өөрийнхөө үзэл бодлыг тулгаж ярьж гин гэж би ойлгож байгаа. Өөрийгөө уулна би яриад байгаа ээж гэж өөрийгөө ойлгож. Тэгээд сургууль дээр нь очиод охиндоо юу гэж хэлдэг байсан бэ гэхээр за али буугаараа тэр үед угаасаа сургууль нь юу гэхээр зогсоолгүй сургууль тэгээ яг сургуулийн үүдэн дээр тусад зогсоод тий. За буугаараа хурдлаараа араас машин ирлээ чагнаалдлаа. Би төгжрлээ хоцорлоо.
Хурдлаач. Тэгэл хүүхд юм аваад буу хооронд хурдлаач ээ гэж болгодог ээж үлээ. Тэгээ би тэрийгээ хүүхдээ ямар ч байсан хүргээд сургуульд нь хүргэж өгөөд аюулгүй хүргэж өгөөд өөрийнхөө үүргийг гүйцэтгээд дээрэс нь би байхад захиасаа захиад хүүхдээ их сайн хүн болгож ийнэ л гэж боддог байлаа. Тэгээ миний ээж аав намайг тэгж л өргөж өгдөг байсан. Ер нь л одоо 5 дугаар анги хүртэл зөөж ирсэн юм мэдэхгүй байна. Миний ээж аав бол намайг өдөр анги байхад айл төрөхөд явж исэн. Тэгээд би тэр одоо ээж аавын гэдэг юм уу? Ээж аавын буруу биш ахгүй юу? Тэр үеийн л нийгмийн л юу гэдгийг байсан хамгийн сайн байс төвлөрөөр ээж аав маань намайг өсгсөн. За би ч гэсэн байс төвлөрөөр өсгөх гэж хичээж байгаа. Ээж. За ингээд яадаг байсан бэ гэхээр явдаг. Тэгээ би охиноо цаашаа явж байгаагийн сургууль руу орж байгаа хэсгийг хардаггүй. Буцаал дахиад нөгөө төгжрөлдөө ороод ажил руугаа явна гээл сандраал салгалал машин аваад явдаг байсан. Буудагчгүй. Тэгээд би суралцаж эхэлсэн хүүхдэд чанартай цаг гаргаж ихтэн хизээ ярилцаж болох вэ гэдэг цагуудыг судалж эхэлсэн. Магадгүй би орой 8 хүртэл ажилдаа ч юм уу байх үед би орой ирээд хоолоо идэл үнэхээр хинтээж юу ч ярих завгүй унтдаг, стресстэй. Магадгүй заримдаа ирэхэд хүүхд маань унтцсан байсан. За тэгээд өглөө ахаал оролдог нэг юм л зарчмаар явдаг хийж байсан. За тэгээ өдөр мэдээж ирж хүүхдээ авдаг байсан. Тэгээ хүүхдээ авахдаа би нэг их хүүхдтэйгээ ярилцдаггүй. За одоо ямар ч байсан би одоо чамааг аваад тоцрох гээд сайнны цаг болоод энэ юм мэдээг байгаа гэл гэртээ орж ирэл юм идвэл идэл тэгэл хүүхдээ ямар ч байсан заримдаа гэрийн орсныхоо үүдэн дээр төгүүлж орхиол ажил руугаа явдаг. Ийм л хийж байсан. Тэгээ орой ирээд хүүхд нь унтсан байна. Эсвэл би маш ихээр ядарсан байгаа учраас шууд унтна. Тинтээч үгүй ярмааргүй заримдаа стрессцсэн байдаг. За нэг юм л нийгэм өнөөдрийн хүн болгоны бараг төр төрхтэй байлаа. Гэтэ одоо би хүүхдээ юу гэхээр яг суралцаж эхэлснийхээ дараа маш олон зүйлийг сурч эхэлсэн. Тэрнийхээ дараа би хүүхдээ үнэхээр багаар хэрэгжүүлж эхэлсэн. Одоо би хүүхдээ яаж хүргэж өгдөг вэ гэхээр өглөө орой унтахад нь хүүхдүүдээ за өнөөдөр болсон гахалтай зүйлсээ хуваалцъя. Чи юу чадав? Юу чадаагүй? It's okay. Маргааш чадчихна. Тэ чадаагүй зүйл дээр нь чадсан зүйл дээр нь чамд баяр хүргэе. Чи сайн байлаа. Ягаад гэвэл чи хичээсэн учраас сайн байсан. Энээс илүү байх боломжтой. Чи зорилгынхаа төлөө явж чаддیں۔ гэдэг муурмуудыг өгч эхэлсэн. За тэгээд охиноо өглөө эрт тусах учраас ээж нь уурлмааргүй байгаа учраас миний хүү сэрүүлгээ тавиад унтаараа гэдэг ч юм уу. Эсвэл өглөө ээж нь үнэхээр ээжийн тэр гайхалтай сэрүүлэг гэдэг юм зүйлийг би өөрөөрөө хийдэг болсон. За тэр нь юу вэ гэхээр би дандаа за миний охин цаг боллоо. Хойлоо босъё гэж тэрврээд үнсдэг тэр сэрүүлгийг өөртөө би болгосон. Тэгэд энэ сэрүүлэг хүүхдийг үнэхээр аз жаргалтай сэрээдэг сэрүүлэг байдаг. Тэгэд энэ үед хүүхдүүд маань ямар ч үед энерги нь зөв эерэг босч ирдэг. За тэгээд юу гэхээр хүн өглөө унтаад амраад маргаашийнхаа эрч хүчийг физиолог бүх юмны хувьд энергийнхаа хувьд авж байгаа сүнсний хувьд ч гэсэн авж байгаа тийм. Гэтэл юу вэ гэхээр тэр энергийг нь би өглөө эвддэг байснаа л ойлгосон. Өөрийнхөө ч эвддэг байснаа. Тэгээ хүүхдийнхээ тэр энергийг өглөө эвдчихээр хүүхд минь ямар аз жаргалтай байх вэ? Тэгээ би өөрийнхөө ч гэсэн эвдэж байгаа. Нэг талаасаа. Тэгээ бид нар нөгөө буруу хөл дөрөв босцсон юм шиг чи өнөөдөр яачаад байгаа юм бэ? Би нэг тэгдэж штэ тий. Тэрэн шиг би хүүхдэд дандаа тим энергитэйгээр босгож буруу хөл дөрөв босгож байгаа юм шиг явуулдаг байснаа ойлгосон. Тэгээ тэр үед хүүхд маань юу вэ гэхээр маш тавтаагаар, тайвнаар сэрж өөрийгөө сэлбэж нөгөө гоё энерги жинхэнэ утгаар нь хөглөж чаддаг. За тэгээд хоёлаа сургуультай явахдаа машин дотроо би магадгүй манай сургууль юу хоёрын хооронд нэг 10 минут орчим явдаг. Сургууль гэр хоёрын хооронд. Тэр хоорондоо би юу ихээр хүүхдтэй юу болох байгаа, юу болоод байгааг ээжигээ ямар байгаасаа гэж хүсэж байгааг сонсдог болсон. Би өөрөө ярьдаггүй. Магадгүй юу гэхээр манай гэрт өнөөдөр хүн ирнэ
зочин ирнэ. За шинэ ийм үйл явдал болно, ийм баяр болно гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүдээ бол хуваалцдаг. Тэгээд тэрэн дээр чи ямар үүрэг оролттой байх юм? Эсвэл хичээлээсээ ирээд юу ээжтэй хийж туслах юм ч гэдэг юм уу? Энэ зүйлүүдийг охиндоо хэлдэг болсон. Тэгэд охиноо маш сайн сонсдог болсон. За энэ үед ээж охин хоёрын жинхэнэ тэр нандин харилцаа холбоосууд үүсэж эхэлсэн. Нэг л өдөр үүсчихээгүй, маш бага 2 жилийн хугацаанд. Маш удаан хугацаанд. За тэгээд сургуулийнхаа гадаа очиод мэдээж юу гэхээр төвжрэлтэй ямар ч хэн араас чигналж исэн би буугаад охиноо хаалгыг онгойлгож өгөөд буулгаад ээж нь хүүдээ итгэж байгаа шүү. Охиндоо хайртай шүү. Би чамаар бахархдаг гэдэг үгнүүдийг хэлээд охиноо тэрврээд сургууль руу гүйлгдэг. Энэ үед би охиныхаа араас эргээд харахад юу гэхээр охин үнэхээр аз жаргалтай цэцэг навч дэлгэрж байгаа юм шиг тэр мэдрэмжийг надад өгдөг. Тэгээд тэр мэдрэмж нь өөрөө намайг маш энергитэй, маш гайхалтай ээж гэдгийг мэдрүүлдэг. Тэгэд хүүхэд маань өөрөө энэ мэдрэмжийг аваад ороод яг тэр мэдрэмжээрээ юу гэхээр ангийнхантайгаа харилцаа үүсгдэг тэр 4 цагийг ангийнхантайгаа яг тийм өвдрөг ихтгэлтэй байдлаар хайрлагдсан мэдрэмжээр өөрийгөө хэн нэгний бахархалтай хүн гэдэг тэр мэдрэмжээр юу гэхээр харилцаа үүсгээд маш өөдрөг нэгэн болж хувирсан, маш ихтгэлтэй нэгэн болж хувирсан. За тэгээ өдөр сургуулиас нь авахдаа яадаг вэ гэхээр эргээд харахад охин минь яг л тэр мэдрэмжээрээ гарч ирдэг. Гарч ирээд юу гэхээр ийм юм болоод би ингэж хариуллаа, тийм юм болоод би ингэж хандаад ингэж би амжилттай байгаад, ингэж би чадаад, ингэж би өөртөө итгэлтэй байсан учраас инглээ гэдэг зүйлүүдийг ярьдаг. Тэгээ тэрийг л сонсоод урам өгдөг. Чадж байгаа зүйл дээр нь урам өгж эхэлдэг. Түүнээс ч бүр мундаг байна, сайн байна гэдэгтэй биш. Чи хичээсэн учраас, чи чадсан учраас, чи энэ цагаа зориулсан учраас чаджээ гэдэг зүйлүүдийг өгж эхэлдэг. Тэгээд юу гэхээр буцаад гэлүүгээ явах хугацаанд ахаал охиноо ямар мэдрэмжтэй байгааг нөгөө гой зүйлсийг хуваалцсан. Эргээд одоо өсвөр насны дээр явж байгаа учраас сургууль анги дээр нь таагүй янз бүрийн юм болж байгаа. Тэр болгоныг хуваалцсан. Дахиад гэртээ ирээд бие дагаад юу хийж болохыгаа ээж нь тодорхой ярь. Магадгүй орой намайг ирэхэд чи хоолой бэлдчихсэн. Нойлоо угаачихсан. Тэ гэрээ зэвэрлсэн байна шүү. Ийм байгуул ээж нь уурлахгүй, стресстгүй, надад таатай байна гэдэг тодорхой мэдрэмжүүдийг охиндоо өгдөг болсон. Тэгээ орой ирэхэд үнэхээр тэр хүүхдийн мэдрэмж бүл миний хүсэж байгаа, миний тодорхой байх гэсгүүд хэлсэн гэсгүүдийг хийцэн надаа илүү таатай. Би ч эргэж орж ирээд юу гэхээр ээж идэв мэ нөгөө сэтгэл хөдлөл гаргадаг хамгийн том зүйл нь хүсээд байдаг орой ирээд гэрээ зэвэрхэн байна, хоолоо хийцэн байна. Нөхөр хоолоо хийж гин гэр нь гоё байна гэж боддог. Орой ирэхлээр өдөөс гутал авцагддаг. Хоолоо хийгээгүй байдаг. Эсвэл би нэр айгүй стресстэй бол энэ маань өөрөө миний гэрийн уур амьсгалыг энэ харилцаа маань хүүхдээс авахуулаад гэр бүлтэйгээ тодорхой харилцаа үүсгэснээрээ үнэхээр таатай байж чаддаг. Тэгээд орой мэдээж унтахлаараа хүүхдийнхээ тэр өдөр болсон зүйлүүдийг нь ярилцдаг, хуваалцдаг. Тэгээд хийсэн зүйлд нь талархдаг. Тэгээд тэр өдөр байсан зүйлд нь өөрөөр нь айгүйх талархуул сурсан сүүлийн үед сурж байгаа. Чи энэ хийсэн зүйлдээ юу гэж бодож юм гэдэг ч юм уу те. Чи юунд талархмаар байна? Өөрөө өөртөө хүүхэд хийсэн зүйлдээ талархаад сурахаар тэр нөгөө итгэл гэдэг юм үнэхээр их авч чаддаг. Тэгээд би энийг чадчихжээ шүү гэдэг мэдрэмжийг авч чаддаг. Нөгөө талаасаа талархна гэдэг маань маргаашхаа нөгөө ахаад ирч хүчийг авахд тайван би бислогийн хувьд сэтгэл зүйн хувьд тархины үйл ажиллагааны хувьд юу гэхээр тайван утгах тэр боломжийг л олгодог юм байна гэдгийг судалж байгаа, харж байгаа, ойлгож байгаа. За тэгээд энийг ингээд нас харгалзахгүйгээр хүүхдүүдтэйгээ хийж эхэлсэн. За тэгээд эндээсээ үндэслээд би юу гэхээр та нартаа тэгэхээр бид нэр энэ нэг цаг ч юм уу
бүтэн өдөр ч юм уу хүсэж тах шаардлага байхгүй. Магадгүй юу гэхээр заримдаа надаа хүүхдтэйгээ цаг гаргадаг болцдог сард нэг удаа ч юм уу. Магадгүй 2 сар сүүлийн үед нэг удаа яг нөгөө сарын эхний өдөр ч юм уу болцдог юм өдөр байдаг. Тэр үедээ хамтдаа номын сан явдаг ч юм уу. Эсвэл ингээд яг тиймд нь гоё номын сангийн кофе шопт нь дуртай амийн авч өгөөд хамтдаа ярилцдаг, ном уншдаг, нэг юм стрессийн тайлдаг өдөр хэсгүүд надад жинхэнэ гин яг үнэндээ тэгж нөгөө хамт хоёулаа байх цаг гаргадаг хэсгүүд байдаг. Гэтэ юу вэ гэхээр бас бид нар тихгүүгээр нөгөө зүгээр л хичээлээ хийх хүргэх хоорондоо энэ цагийг гаргаж болдог юм аа гэдгийг л би та нартай өөрийнхөө жишээгээр гаргаж үзсэн. Тэгээд миний өмнөх сургалтын хүмүүсээс маань орж ирээ сэтгэлдээ хуваалцаж байхад энэ аргыг бүтэн жил хэрэгжилж байгаа. Өнгөрсөн 8 сараас хойш хэрэгжилж байгаа хүн байна. За тэгээд хүүхдтэйгээ өшнээрээ чанартай цаг байхгүйгээ бодоод байсан чинь үнэхээр би хүүхдтэйгээ ярилцах хангалттай их цагтаа байдгийн билээ гэдэг гайхалтай үгийг сонссон. Тэгээд хүүхдтэйгээ харилцаа үнэхээр нандин болж эхэлсэн, өсвөр насны охинтойгоо найзшиг харилцаатай болж эхэлсэн гэдэг үр дүнгууд бол бас манайхан дотор маш их байдаг шүү. Тэгээд та хэдийгээ бас хэрэгжүүлээд үзээрэй гэсэн үгнээсээ өөрийнхөө гайхалтай жишээг хуваалцлаа. За тэгээ би бол лайваараа бас хуваалцсан байдгийг. За тэгээ хүүхдтэй чанартай цаг гаргах эндээс үүдээ 40 минутын нэг юм жижигхэн дүрмийг гаргасан. Энэ нь юу гэхээр бидэрт нэг өдөр 24 цаг байдаг, нийтдээ 144 минут 40 минут байдаг. Та минутыг 9 минутыг хүүхдтэй зарцуулж чадна тий. Тэгвэр нь юу вэ гэхээр өглөө эхлүүлэх 40 минут буюу нөгөө энергийг бид нар хадгалах буюу энергийг одоо юу гэдэг сэлбэх тэр хിവэр нь гоё энергитэйгээр явуулах ирч хүч өгөх эхлүүлэх 3 минут. Тэг өглөөс эрэхтэн ээж нь аав нь маш гайхалтай сэрүүлгэн байгаараа. Тэгээ хүүхдэд энээс өөр сэрүүлэг бараг хэрэггүй байдаг. Тэврээд үнсэх тэр гайхалтай сэрүүлгийг мэдэрсэн хүүхд үнэхээр хайрлагдж байгаа мэдрэмжийг авдаг. Хайрлагдж байгаа мэдрэмжийг авсан хүүхд сэтгэл дүүрэн байгадаг. Ямар нэгэн зүйл дээр эд баялагдаж ч юм уу эсвэл хүнтэй харилцахдаа тэр хайр дүүрэн мэдрэмжтэй хүүхэд юм шуналтай юм шиг. Эсвэл юу вэ гэхээр хэсцгий харилцаа үүсгдэггүй. Яагаад вэ гэхээр дотор нь тэр чигээрээ хайраар дүүрсэн байгаа учраас. Тэгэхээр энэ хайрыг ээж аавд маань өглөө болгон өгөөрөө, заавал өглөө ч биш өдөр болгон өгөөрөө гэдэг зүйлийг хэлмээр байна. За дээрээс нь сургууль цэцэрлэгээс нь авахтаа өгөхдөө ирсэнхээ дараа 3 минутыг хүүхдтэйгээ юу болсон талаар ярилцаараа сонсоороо хамгийн гол нь сонсох нь аюул чухал яагаад гэдэг. За яг хөө сургуулийн насны хүүхдүүд бол цэцэрлэгийн насны хүүхдүүд бол өнөөдөр тэгсэн ингэсэн тэр жоохон таагүй байсан. Окей. Энэ зүгээр. Гэтэ чи юу чадсан? Би будцсан. Би багштайгаа тэгж харилцсан. Чи чадсан байна гэдэг тэр нэг хүүхдийнх нь хэмжээнд л хүрхэн өөрийнх нь мэдрэмжийг байнга хуваалцаараа тэр нь өөрөө яг томрох тусам мэдрэмж нь томроод яриа нь томроод танд илэрхийлж байгаа илэрхийлэмж нь томроод тантай ярьдаг одоо зорилго нь томроод итгэл нь томроод хайр нь томроод ирдэг шүү. За унтахынхаа өмнө мэдээж 3 минутыг илүү талархал магтаал гэдэг зүйл рүү зориулаарай. Тэгээд хүүхдүүдэд бас өнөөдөр одоо юу гэдэг хоорондоо бие биендээ таатай байсан, таагүй байсан зүйлсүүдийг энэ бас хуваалцаарай тий. Орой магадгүй бид нарт ингээд унтахаа л нөгөө 10 цагаас хүүхдүүдэд унтвал ингээд 9:30 гээд орондоо ордог ч юм уу нэг юм 30 минутыг ингээд орон дотор нэг юм бэлтгэх хугацаагаад өгдөө шүү дээ унтахад бэлтэх. Тэр үедээ юу гэхээр чи өнөөдөр одоо дүүдээ юу гэж гоё үг хэлмээр байна. Эсвэл юунд нь гомдсон байж бол нэг юм тайтгалыг өгөө, тайвширлыг өгөөд унтуулах нь хүүхдүүд өөрөө яг тэр цагтаа унтж тайван сэрэх тэр энерги сэрэх гоё боломж байдаг шүү дээ. Тэгээд энээс өөрөө цаашаа юу гэхээр нөгөө дархлааны систем, нөгөө оюун ухааны одоо юу гэдэг тархины систем бусад нөгөө чадварууд хөгжөөд нөгөө унтах чаа айгуу сайн гэдэг бид нар ярьдаг шүү дээ тий. Хүүхд унтах хэвээр тэдэн цаг унтах хэвээр гэд тэднэрийгээ илүү тайван байж ээж хүүхдүүдэд уйлалаад унтуулчлаар яг үнэндээ
Яаж унтдаг вүлээ ээжүүд аауд минь мэдэн штэ тий. Ойлголоод тулчлаар хүүхэд минь шүүн уйлж босч ирээл эсвэл хартаар зүүдлээл сэтгэл зүйн амар тав байгаад гэдэгтэй адилхан орой талархаад өөр нь гоё босон болоогүй зүйлийг талархуулаад ингээд унтуулах нь үнэхээр гоё мэдрэмж байдаг шүү. Тэгээд хүүхдүүддээ яг энэ 9 минутын дүрмийг хэрэгжүүлээд үзээрэй гэж ээж аваадаа чин сэтгэлээр хүсэж जैन тэгээд энэ үнэхээр ажилдаг дүрм шүү. Тэг ажилдаггүй дүрм биш. Багшаа дарахаар ингээ явчаад байна. За тэгээд хамтдаа юу хийж болох вэ? Бид нар хамтдаа юм хийнэхээр за юу хийх вүлээ? Кино үзэж болно. Гэр бүлийн цаг гэд одоо манайх бол 5 дахь өдрийн орой хамтдаа сууж агаад Google-тэй кино үздэг. Google-тэй киноноос бид нар маш олон зүйлийг суралцаж болдог. За хамтдаа хүүхдтэйгээ түрүүн ярьсан болцоо хийж болдог. За өсвөрнийхээ хүүхдтэй ууланд алхаж болдог. Аялал хийж болдог. Сайн үлсийн аяг нэгдэж болдог, бүр TikTok бичлэгч хийж болдог. За дэлгүүр хэсэж болдог, номын сая явж болдог, амтны хүрээлэн явж болдог, идэж үзээгүй хоолоо идэж үзэх, зайрмаа хийж үзэх хамтдаа гэрээ цэвэрлэх хүртэл өрөө чанартай цаг байж болдог шүү. Ээжүүд маань хүүхдүүдээ гэрээ цэвэрлэх гэж ойлгохын оронд хоёулаа хамтдаа хийчээ гэдэг илүү чанартай цаг гаргаад тэгээд нэрээ цавхаа арчаад зогсож явахдаа юу гэхээр хүүхдүүдээсээ асуух асуултаа асуугаад юугаар ч зүгэрлэж яаж ч ярьж болно шүү дээ тий. Тэгээд ээжүүд маань өөрсдөө ментор байх ёстой гэдэг үднээсээ энэ зүйлүүдийг заавал хийгээрэй. Хүнсээ авахдаа, дэлгүүр явахдаа хамтдаа бүжиглэж болно, хамтдаа бялуу хийж болно. Тэгээ манай бас нэг айгүй хөөрхөн заншил ягаад гэдэг юу гэхээр ээж охины өдөр, аав охины өдөр гэдэг аав охины өдрийг манай хоёр бол их сайн тэмдэглэдэг. За охин битэрийн өдөр бол их хөвчлэн нэг юм болзоо маягаар явдаг. Аав охины өдөр бол их олон юм болно. Би бүр хатаархтал болно манайд. За тэр нь кино үзэн кофе шопт орж хамтдаа хоол идэн, идээгүй хоолоо идэж үзэн, за кино үзэн, за дээрэс нь янз бүрийн одоо дисктэй тоглоомууд тоглодог ч юм уу, юу ийдэх юм те. Яг гой гой юмнуудыг хийж үздэг. За манай хоёр сүүлд нэг караоке ороод дуулж үзсэн. Аав чинь дуулж чаддгүй юм биш тэгэл. Нөгөөтгөө би бинийгээ шоолоод ирсэн. Тэгээ яг нэтэр дээр хоёулаа солгоо болтойхгүй юу. Тэгээд яг хуу солгоо болоотой гэж тэ дуулж мэдтггүй л жоохон солгоо хүн байдаг уу гэдэг шүү дээ тий. Тэгэхээр би энийгээ шоолоод аавд бол чаддгүй юм билээ гэдэг охин хөхрөөд байгаа. Яг нэтэр дээрээ бол хоёулаа л адилхан холбоотой байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёрыг ингээд караокед ороод дуулсан гэхээр миний өөр ингээд хөөхөн юу хөдлөөлөх гоё нөгөө хатаархал хөдлөөл гэдэг юм а тий. Тэгэл хоёлаа хамтдаа хоёулахнаа байсан гэд. Тэгээ хамтдаа гэрээ цэвэрлэхээс ахуулаад гоё гоё зүйлүүдийг хийж болдог шүү. Тэгээд миний хувьд юу гэхээр ээж хүүхдийн, аав хүүхдийн болцоонуудыг бас гээд бөөнөр нь зохион байгуулдаг. Тэгээд аавдтай хүүхдүүдтэйгээ ярилцаад тэгээд одоо ягдгийн жижигхэн ярилцаад тэгээ хамттан дараа нь хөөрхөн ингээд тус нь ярилцаад тэгээ сүүлд нь хамттан ингээ хөөрхөн болцуулаад тодорхой хугацаа өгөөд болцуулаад ярилцуулдаг зүйлүүдийг хийдэг. Тэгээ энэ дээр нэрнгээсээ нөгөө асуултуудыг өөрсдөө бэлдэж өгөө. Аав ээжигаа юу гэж боддгийг, юу гэж төсөөлдгийг, хэн байгаасаа гэж боддгийг, ямар амьтнаар төсөөлдгийг гэдэг ч юм уу ингээд сэтгэл зөрүү жоохон оруулаад ингээд хүүхдүүд байна. Үнэхээр хөөрхөн мэдрэмжүүдийг авдаг. Тэгэхээр та зөвхөн одоо энэ гоё болцоог бас өөрийнхөө гэр бүлийн хүрээнд хийж бас болно шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ бол илүү хаач болцох боломжтой. Бид нар нэг юм 5 тухтай цаг мөчийг хүлээгээл байдаг. Тэрнээсээ илүүтэйгээр юу гэхээр бид нар машин дотрооч гайхалтай болцоонуудыг хийх боломжтой байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд та хэдмэн хүүхдүүдтэй чанартай цаг гэж юу юм бэ гэдэг ойлголт юм байна. Өөрчлөгдсөн бахаа гэж найдаж байна. Тэг хүүхдүүдтэй бүгдэнд нь чанартай цаг гаргаад цагийг хамтдаа сайхан өнгөрүүлээрэ. Би саяын хүүхдтэйгээ зориулдаг тэр цагаа бас хүн болгон гаргаад хүүхдтэй жохон ч гэсэн цаг зориулаад хүүхдийнхээ сэтгэл зүрхэн дотор ярилцаарай. Тэгээ манай нэг ээж нэг ингэж ярьж байсан. Бага насны хүүхдтэй би яаж чанартай цаг зориулах вэ гэд. Тэгээ тэрэн дээрээ юу гэхээр яаж ярилцах вэ гэд. Багтгүй би одоо юу гэдгийг бүр ийм үлгээтэй ч юм уу эсвэл одоо юу гэдгийг 1 2 цагтай хүүхдтэй болвол
яг хамт байхдаа хүүхдийн тоглоомыг асгаад хамтдаа тэрийг эвлүүлэх нь, хамтдаа тэрийг будах нь, зурх нь өөрөө юу вэ гэхээр яг чанартай цаг байгаад идэгэн шүү. Тэр үед хүүхдээ бид нэр ажиглаж ямар мэдрэмжийг хийхэд хүүхд маань таатай байгаад байна. Яаж хандахад хүүхд маань таагүй байгаад байна гэдэг мэдрэмжүүдийг авч таатай мэдрэмжээр нь харьцах нь л аягүй чухал байгаад байдаг шүү гэдэг зүйлийг нэмээд хэлчихье. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Үнэхээр одоо бид нар зөвхөн одоо хүүхдтэйгээ болцоо гэхгүйгээр их нэртэйгээ нөхөртөөгөө ч гэсэн гайхалтай болцоонуудыг хийх боломж байгаа. Тэгээд яг хувьчилсан болцоог бас ментор нь бол зохион байгуулдаг. Тэгээд бид нар өнөөдөр чинь нэг юм завгүй нийгэмд явж байхдаа би биендээ талархдаг зүйлээ хэлье гэж бодсон зүйлээ хилдэггүй яваад идэг зүйлүүд айгүйх байгаад идэг. Тэгэл битгэдний нөгөө нарийн холбоос маань бүр холдоол нарийсаар тэгжсэн чинь нэг сонирхолтой зүйл, нэг сонирхолтой эмэгтэй, нэг сонирхолтой адил явдал гараад тэгэхээр тэр нь татагдаад ч юм уу те. Ингээд тасрах магадaltaй. Эсвэл нэг юм эрсдэлтэй юу ч орж ирдэг юм те. Энэс болоод амьдрал маань одоо юу гэдгийг эрсдэлтэй болох магадaltaй гэдэг ч юм уу олон зүйлүүд байдаг. Тэгэхээр хэрвээ одоо хүсвэл бас тийм үйлчлэгээнүүд байдаг шүү. За надаа хүсгээл гэсэн хэлгээгүй ээж аауд минь бие биендээ яг энэ хүүхдэд гаргадаг чанартай цагийг зарцуулдаг байгаараа гэд бас гоё гэр бүлийн ментор хүнийхээ хувьд нэмэд хэлчихье гэж бодлоо. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Заавал хэрэгжүүлээд үзээрэй.